Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл эхлүүлж байна. Хичээл 196. Энэ хичээлээр хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн үнэлгээний шинжилгээг үргэлжлүүлэн авч үзэх юм аа. За холбогдол ном болон нийгмийн сүлжээний хаягийг энэ дээр зааж өгсөн. За өмнөх 194-195 дахь хичээлээр өнөөгийн бодит хүүг хэрхэн тооцохыг авч үзсэн. 195 дахь хичээл дээр өнөөгийн бодит хүүг интерполяцийн аргаар тооцсон. Тэгвэл нэг үр дүнд хэд хэдэн арга замаар хүрч болох арга замыг замчлахын тулд бид энэ удаа өнөөгийн бодит хүүг логарифмын хувиргалтаар хэрхэн өндөр наривчлалтай гүйцэтгэх болохыг энэ дээр харуулахыг зорьсон юм аа. Өнөөгийн бодит хүүг логарифмын хувиргалтаар гүйцэтгэхийн тулд дараахаас модыг гүйцэтгэнэ. Нэгдүгээр, нэг удаагийн мөнгөний ирээдүйн үнцний том явуул ашиглан. За том явуул энэ дээр харуулсан байна. За энд А нь бол нэг удаагийн мөнгөний ирээдүйн үнцэн. За үүнийг өмнөх хичээл дээр бол тооцсон байгаа. Тэр хэмжээ нь бол 1,579,500 төгрөг байсан. За анхны хөрөнгө оруулалт бол 1 сая төгрөг байсан. Энэ сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээс 4 жилийн хугацаанд олох цэвэр мөнгөн орлого нь бол энэ гэсэн үг юм аа. За анхны хөрөнгө оруулалтын дүн бол 1 сая төгрөг гэж ингэж өгсөн байна. За тэгвэл энэ сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг нөхөхөд ирээдүйн үнц нь чухам хэд байх ёстой. За энэ хоёрыг яг тэнцвүүлэх өнөөгийн үнцний хувь хэмжээ хэд байхыг зорьсон байна. За өнөөгийн бодит хүүг бол олохын тулд бол энэ том явуулуудаа бичсэн байна. За ингээд тооцоолыг өндөр наривчлалтай гүйцэтгэхийн тулд логарифмын хувиргалт хэрэглэсэн. За энэ дээр үржирүү болон хуваах байдлыг хамгийн өндөр наривчлалтай хэлбэр гүйцэтгэхэд бол логарифм нэрлэг өргөн ашигладаг. За ингээд логарифмын хувиргалт хийгээд энэхүү өнөөгийн бодит хүүг бол тооцоолоход бол энэ дүн бол олцсон байна. За бодит хүү нь бол нэг дээр нэмэх нь И гэж байна. За энэ И нь бол бидний хайж байгаа өнөөгийн бодит хүү юм аа. За энэ нэг дээр нэмэх нь И гэсэн энэ хаалтан дотор байгаа үгийн хэмжээг олохын тулд бол антилогрифмыг энэ дээр бичсэн байна. За энд олсон энэ хэмжээ бол 10-ын зэрэг илтгэгч гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид бол 100 гэдэг бол 10-ын квадрат зэрэг. Тэгэхээр бол логарифм маань 10 гэсэн суурьтай байгаа. Тэгвэл 10-ыг энэ зэрэг дэвшүүлэхэд тэр бодит зэрэг дэвшүүлсэн бодит том бол олдно гэсэн үг юм. За ингээд 10-ыг энэхүү зэрэг дэвшүүлэхэд энэ дээр нэг дээр нэмэх нь тэг өгөхөл 1121 гэж гарлаа. За энэ тэг өгөхөл 1121 гэдэг бол бидний хайж байгаа
өнөөгийн бодит хүү юм аа. За өмнөх хичээлдэр интерполяцийн аргаар өнөөгийн бодит хүү болоход 12 бүхэл 105 гэж болцсон. Логарифмын хувиргалтаар бодоход бол энэ бол наривчлалын үр дүнгээс хамаарч 12.1 гэж гарч ирлээ. За энэ бол 12%-аас их, 13%-аас бага. Энэ интервалын хооронд бол оршиж байна. За бид нэгэнт тооцоолсон өнөөгийн бодит хүүгийн хэр зөв тооцоологдсон бэ гэдгийг бол дээрх энэ нэг удаагийн мөнгөний ирээдүйн дүнгийн энэ томьёонд орлуулан тавьж шалгая. За ингээд бол энэ хэсэгт бол тооцоолын үр дүнг орлууд тавихад энэ ирээдүйн дүнгийн тоо хэмжээ гарах ёстой. Энэ тоо хэмжээг бол өмнөх хичээлдэр бол бид бол тооцоолж гаргасныг бид санаж байгаа. За ингээд энэ бол зэрэг илтгэгчээ гэсэн үнийг 10-ын зэрэг илтгэгч болон энд бичээд түүнийг цаг хугацаа нь бол 4 жилийн хугацаанд бол анхны хөрөнгө оруулалт болох 1 сая төгрөгийг бол цэвэр оруулгоор нөхөх ёстой. Ийм учраас бол ийм тэнцүү 4 гэж буюу зэрэг илтгэгч нь бол 4 гэж ингэж тавьсан. За эндээс бол энэ тоо гарсан. За түүнийг 1 саяар үржүүлэхэд бол ойролцоогоор энэ тоо гарсан. За энэ тоо болон энэ дүнгийн хооронд бол бага зэргийн наривчлалын зөрүү байгаа. Тэрнээс бол яг тооцоолол үндсэндээ өндөр наривчлалтай гарсан юм аа. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.